Дараагийн мэдээг танилцуулъя. Өмнөд Суданд ерөнхийлөгч нь дэд ерөнхийлөгчөө огцруулсан ийм асуудал үүсэж байгаа юм байна. Өмнөд Судан улсын ерөнхийлөгч Салва Кир Маредат дэд ерөнхийлөгч Бенджамин Бол Милийг огцруулж эрх баригт Суданы ардын чөлөөлөх хөтөлбөрийн намын удирдлагын албан тушаалаас чөлөөсөн тухай лавг гарагт тус улсын телевизээр уншсан ерөнхий сайдын зорилгот дурддагдсан байна. Мөн ерөнхийлөгч Кир Бол Милийг үндэсний аюулгүй байдлын албанд байдаг чухал албан тушаалаас нь огцруулж генерал цолыг нь бууруулж байна. За мөн зарилгаар Пол Лоленг бол Суданы ардчсан чөлөөлөх хөтөлбөрийн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь мөн чөлөөлж түүний оронд Акол Паул Кордитиг томилсон байна. Аддис Абба Отаваг өмнөд Суданы банкны ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлж Самин Акуяг өмнөд Суданы орлогын газрын ерөнхий комиссарын албан тушаалаас нь мөн чөлөөлж Уильям Анун Колыг түүний оронд томилох болсноо мэдэгдсэн байна. Пол Мелиг энэхүү албан тушаалаас нь чөлөөлж байгаа асуудал бол сүүлийн 7 хоногт яригдж байсан. За түүнийг гэрээ хороонд оруулсан, аюулгүй байдлын албаныхныг нь буулгасан гэсэн мэдээллүүд тухайн ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрийн өглөө бол олон нийтийн мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархсан байсан. За энэхүү сургалтай асуудалтай холбоотойгоор тухайн асуудлыг үндэслэлгүй суурхал гэж няцаасан гэвч бол ерөнхийлөгчийн зүгээс зарилгаа баталгаажуулан гаргасан байна. Дэд ерөнхийлөгч нь ерөнхийлөгч Салва Кир Маредатын тодорхойлсон хөгжин цэцгэлсэн бие даасан өмнөд Судан улсын тухай алсын аргыг хэрэгжүүлсээр байх болно гэж түүний алба гаргасан мэдээлэлтэй дурдсан байна. Пол Мелийн залгамжлагчийг хэн байхыг одоогоор нэрлээгүй байна. 2 дугаар сард гарсан зарилгаар Кир Бани Этагийн оронд Суданы чөлөөлөх хөтөлбөрийн намыг төлөөлж дэд ерөнхийлөгчөөр Пол Мелийг 2 дугаар сард томилж байсан бол энэ удаа түүнийг албан тушаалаас нь огцруулахаар болсон. За өмнөд Судан бол одоогийн байдлаар 5 дэд ерөнхийлөгчтэй цөөн улсын нэг юм байна. 2018 онд энхийн хэлэлцээрийн дагуу тухайн бүтцийг бий болгож ерөнхийлөгч болон 5 дэд ерөнхийлөгчтэй байхаар тогтсон. Нүби мэдээлж байгаагаар 3 дугаар сараас өмнөд Судан улсад бол талуудын хоорондох мөргөлдөөн ширүүсж байгаа. За магадгүй тус улсад тун удахгүй иргэний дайн дахин дэгдэж магадгүй гэсэн ийм анхааруулгыг өгч байгаа. За одоогийн байдлаар 370 мянга гаруй энгийн иргэн дотоод орон гэрээ орхихоос өөр аргагүй байдалд орсон. За олон мянган хүн хөрс зэрэгэлдээ орнууд руу дөрвөж байна. За өмнөд Суданд 2.6 сая хүн дөрвөсдөр байгаа. За үүнээс гадна 600 мянган орчим дөрвөгчд ирсэн. За тэдний ихэнх нь хөрс зэрэгэлдээ Судан улсаас ирсэн ийм байдалтай байна. За өмнөд Суданд дахин иргэний дайн дэгдэж магадгүй байгаатай холбогдуулан нүбийн зүгээс анхааруулгыг өгч олон улсын хамтын нийгэмлэгийг энэ зөвхт бас анхаарлаа хандуулахыг уриалж байгаа. За энэ асуудал үүсэх гол шалтгаан нь ерөнхийлөгч Салва Кир болон түүний өрсөлдөгч үүрэг гүйцэтгэгч дэд ерөнхийлөгч Рик Мачарын хооронд хурцтай байдал үүссэнтэй холбоотой. За тус улс бол энхийн гэрээг дагаж мөрцнийхээ ачаар харьцангуй тайван байсан юм ус байсан. Гэвч бол сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөж байна. За тус улсын хувьд иргэний дайн бол дэгдсэн. За үүний дараа хоёр улсын хоёр удирдагч нь 2018 болон 20 онд энхийн гэрээний гар үсэг зурж эв нэгдлийн засгийн газар байгуулахаар тохирлож байсан. Суданы ардчлалын чөлөөлөх хөтөлбөрийг тэргүүлдэг Кир 2011 онд өмнөд Суданаас тусгаар тогтносноос хойш тус улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа. Тэрээр өмнөд Судан доктортой байдлыг авчрах зорилгоор эв нэгдлийн засгийн газрынхаа дэд тэргүүнээр Суданы ардын чөлөөлөх хөтөлбөрийн босгочдын удирдагч асан Мачарыг томилсон гэсэн хэдий ч энэ жил ерөнхийлөгч Кир болон засгийн газрын хүрээнд бол бүтцийн өөрчлөлт гарахдаа өөрийн өрсөлдөгч Мачарын үнж дэмжигчдийг албан тушаалаас нь халсан. За үүнтэй холбоотойгоор тэдний хоорондох итгэлцэл холбоо бол задарч эхэлсэн. За Кир мөн Мачарыг дэмждэг намын гишүүн дээд нийл мужийн захирагчдыг мөн огцруулсан. Тус улсын хойд хэсэг засгийн газрын цэргүүд болон Мачартай холбоотон гэж нэрлэгдэх цагаан армийн хоорондын босгочдын хооронд дайн байлдааны үйл ажиллагаа өрнөж хүчирхийлэл улам бүр газар авч байгаа. За энэ улсад бол сүүлийн үед нэгдсэн үндэсний байгууллагаас инх тайвныг тогтоох зорилгоор инхийг сахиулах ажиллагааг явуулж байгаа. Бүгд найрамдах өмнөд Судан улсад явагдаж байгаа Нүбийн инхийг сахиулах UNIMIS нэртэй ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэж байгаа. Монгол улсын зэвсэгт хүчин 2012 оноос хойш энэхүү ажиллагаанд цэргийн багаа илгээж ирсэн. За энэхүү 13 жилийн хугацаанд нийтдээ 15 багийг илгээж тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. За өөрөөр хэлбэл манай улсын хувьд батальоны хэмжээнд энэхүү инхийг сахиулах үйл ажиллагаанд хамгийн олон тоогоор цэргийн үүрэг гүйцэтгэж инхийн сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа нь Судан улс болж байгаа. За тийм учраас энэхүү улсад өрнөж байгаа явдал нь манай инхийг сахиулагчдын аюулгүй байдалд бол нөлөөлж байгаа учраас олон нийт бас анхаарч Судан дахь үйл явдлыг харж байгаамаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.